Монголын ардчилын төлөөг нэгдэх. Зарим зүйл дээр тодруулга авлаа. Бид нар бол ингээд уншаал өнгөрчдөг. Яг одоо тодорхой асуудал дээр тодруулга өглөө. Эдгээр бол энэ нь бол бидний нөгөө сонгуулийн явцад гарах алдаанаас урьдчилан зэрэглэх тусламж болж байна гэж үзэж байна. Ер нь зүгээр ардчилсан ном бол бус номуудтай одоо харьцаж татвал яг хуулиа сахих талаар бол хамаагүй л байдаг. Тэр байдлаараа хогцсон тал байдаг ба. Тэ цааш тэр ингээ мэдээлэл сайн өгч яхад бид нар бол янз бүрийн алдаанд орохгүй л гэсэн улам өргөжүүлж явах шаардлагатай байна. Миний хувьд сонгоны архин дүүргийн 7 дугаар хоноос нэр дэвшиж байгаа. Манай хороо бол 12,500 сонгогчтой. Тэгээ гэр хооллын бид нар өнгөрсөн 4 жилд бол харин ардчилсан ном бол тухайн одоо хорооны асуудлыг л ер нь бараг л шийдсэндээ. Цааш л одоо жижиг сажиг нийтийн чанартай жижиг сажиг л асуудал байхаас үндсэн гол асуудлаа ардчилсан ном 7 дугаар хонд шийдсэн.